Энэ нь эх орондоо хүрэлцэн ирлээ. Баяргийн шагнал 5 дугаар байранд орлоо. Тэгээд ямар хөө тэмцээн болж өнгөрөв? Тэмцээний зохион байгуулалтын талаар бас хэлгүй. За манай Шгшэваг энэ жил одоо анх удаага энэ 3-3 гэсэн сурагчдын дэлхийн аврагтаас оролцоод ирлээ. Тэгээд бас тодорхой хэмжээгээр амжилт үзүүлээд ирлээ. Энэ тэмцээн маань бас ач холбогдол өгдөг. Дэлхийн бас өнцөг улам бүрээс тамирчин цугласан юм сайхан тэмцээн болд юм байна. Тэгээд бас энд оролцоод ирсэнтэй бас баяртай байна. Баг тамирчдын хувьд өрсөлдөгч багуудын хувьд ямар хөө байв? За өрсөлдөгч багууд маань гэхээр одоо маш нуруулаг тэгээд маш ур чадвартай өндөр хэмжээний ур чадвартай ийм багууд байлаа. Тэгээд энэ багуудтайгаа зарим багтаа тэгээд анх удаага тоглож үзэж байгаа. Ер нь ихтэй анхудаа тоглож үзлээ. Хүүхдүүд маань маш сайн тоглосон, маш сайн оролцоод ирлээ. Эсхийхний хоёр тоглолтод тооцсон. Эсхийн тоглолтуудын талаар та хэлэх бай. За эсхийн анхны тоглолт Ираны хүчирхэг багтаа таарсан. Тэгээд яг бас жоохон бэрхшээж байлаа. Тэгээд маш зөв тактиктай хүүхдүүд маань маш сайн тоглосон, маш сайн багийн тоглолт гаргаж биеиндээ тусалж маш сайн тоглосон учраас Ираны багийг бас болгож авсан. Тэгээд дараагийн тоглолт маань Францын багтай байлаа. Тэгээд Францын бага арай Ираныг одоо нуруу намхан. Гэхдээ маш их шийдэлтэй хурдтай юм баг байсан. Тэгээд Францын багта нэмэлт цаг дээр хожиж тэгээд цаг сонгож тэгээд хоцсон байгаа. Эсхийн 3 дахь тоглолт маань болохоор Унгарын Шгшэваг байсан. Унгарын Шгшэвагийг манайх хоцсон ч хожигдсон ч ерөнхийдөө нэгээр хэсгээс нэгээр гарахаар байсан учраас ерөнхийдөө яг нэг тийх ахиж бүгд л тоглоагүй. Ерөнхийдөө хүүхдүүд амраах маягтай дөрөв талбай дээр зэрэг өдөрт 2-3 тоглоод явахаар бас явдууд нь ядарсан баг. Тэгээд энэ тэгж тоглосон баг. Хамгийн сүүлийн тоглолтыг 51 шив өгдөөсэй. Монголчууд бол 51 бол түүгэндээ хожиж байгаагүй. Тэгээд тэр тоглолтын дээрс ямар хөө арга тактикаар насжилтчнууд бас яаж тоглох гэж бодож тоглосон байна. За мэдээж хүүхдүүдэд тодорхой хэмжээгээр бас энэ юм тэрэн тийм ингэж тоглоно гэж бас хэлсэн. Тэгээд хүүхдүүд өөрсдөө бас та нар хараа үз. 50-ны баг ямар баг байна. Ямар өмжилтэй те бас дээрээс нь маш тийм цоон байгуул сайтай тийм баг байсан. Ур чадвар өндөртэй. Тэгээ өөртөө нэг хүнээ хараад бүгдээрээ судалгаа хийсэн. Бүгдээрээ тэрэн дээр бас ажилласан. Тэгээ тэрнийхээ хүчинд бас 50-ны багийг хоцсон. Маш сайн тоглосон. Тэмцээний дүрм журмын хувьд хэр өндөрлөлтэй вэ? За яг хөө эндээс явахдаа ерөнхий ойлголттой явсан. Тэгээд очиод бас манай албаны үнээр бас Алтай очир маань явсан. Тэгээд Алтай очир маань бидэд хурал техник зөвлөгөөний хурал суусан. Техник зөвлөгөөний хурал дээр бүх дүрмийн талаар нэг бүрчлэн танилцуулсан, асуух юм юу байна гэдэг энэ төр. Тэгээд тэрний хүчинд ерөнхийдөө гайгүй шүү. Тэр тал дээр бол ер нь нэлээд гайгүй олцсон. За бас манай өсвөр шгшэвгийн төвийн улсын тогсон авир мэдээсээс дараагийн асуултыг асууя. Европын өндөр тоглогчтой тоглох тэднээс тоглох ямар хөө байсан бэ? Ер нь бол хүндрэлтэй байсан. Маш өндөр нуруулаг, дээрээс уур чадвар сайтай тэр хүмүүсийн эсрэг тоглоход ер нь бол бэрхшээлтэй байсан. Гэхдээ бид нар маш сайн төвийн тоглогчтой хоорондоо биендээ тусалж нэгээ заслаад амж ер нь бол хамтарч сайн тоглосон. За Мишелээс дараагийн асуулт тэмцээний зохион байгуулалт ямар хөө болж өнгөрсөн? Зохион байгуулалт маш сайтай тэмцээн байсан. Бид нар их зохион байгуулалтын талаар сэтгэл ханамжтай байгаа. Нэг тэмцээн 2 дахь өдөр бас дотор гадна тоглох ялгаа ямар хөө байсан бэ? Дотор тоглох хэцүү байх шиг санагдсан. Монголчуудад ер нь гадаа тоглосон илүү дээр. За баярлалаа. Тэгээд дөлгөөнөөс дараагийн асуултыг асууя. Дөлгөөн тэгээд бас багуудтай тоглоход өрхөдөө ямар хөө байв? Өөрөчүүд бол өрхөдөө бас ямар хөө бараг тактик байж тоглосон бай. Багууд ерөнхийдөө тэгээ жиг сайн байсан. Тэгээд багшийнхаа зөвлөсөн тактик юугаар л тоглосон. Баярлалаа. Цагуугийн үед ямар хөө зүйл байв? Ямар хөө хэр зүйлүүдээ сурч ирв? Тэгээд өндөр хүмүүстэй яаж тоглох вэ гэдэг суралцсан. Тэгээд өөрөөсөө нэлээд өндөр хүмүүстэй тоглосон. Тэгээд багийн тоглолт сайтай бид нар тоглосон. Нөгөө чадсан. Тэгээд тийм хэрэгтэй. За баярлалаа.
За бид өргөжлүүлэн бас эмэгтэй шишээ багтаа болж байна. Шишээ багийн ахлагчаар болормоо огш явсан. Тэгээд тэмцээн ирэхэд ямар хуу болж өнгөрөв манай эмэгтэй шишээ багт анх удаагаас энэ том тэмцээнд оролцоод 14 дуурайнд ороод ирлээ. Тэмцээн бол маш их гоё 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм бэлээ. Энэ дэлхийн сурагчдын 3 эсрэг 3 гэсэн сагсан мөнгөний тэмцээнд одоо Монголын охид хүүгүүд бол анх удаа амжилттай сайн оролцоод ирлээ. Тэгээд ер нь бол хүүхдүүдийн маань ур чадвар бол ерөөсөө тэр багуудаас бол дутагдах юм ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь монголчуудад нэг ганц юм байдаг. Нуруу тий нам байсан учраас бас тийм байлгүй тий. Нийт эмэгтэйчүүдээс 19 орны баг тамирчид орсноос манай охтууд бол 11 дугаар байранд орсон. Хүүгүүд 16 багаас 5 дугаар байранд орсон. Ийм сайхан амжилттай ирлээ. Тэмцээний ирэхэд манай охтууд бас өндөр тоглогчтой тоглох ирэхэд ямар хуу байсан тий. Манай бас ихний тоглолт хятадын шгшээ охтоос тийм үгүй тоглолтоос үзүүлсэн байсан. Маш өндөр нуруулаг тамирчид тоглосон байсан. Тий хятадын хамгийн өндөр тамирч нь бол 1.95 тийм тоглогч байсан. Тэгээ манайх бол үнэхээр тэдний хажууд бол ерөөсө талаар нь бараг татцсан тийм байсан. Бараг тонгоогоо зогссон, зэрэгсээ зогсоод жицүү ингэ зогсчихсон. Маш сайн тоглосон байгаа бүр. Тэгээд тоглолт бол маш өрсөлдөөнтэй болсон. Ягаад ч юм уу одоо Монгол улсыг одоо бас арай жоохон баг зэрэгээр ойлгож ирсэн баг те. Таар үгдгээр ойлгож ирсэн баг. Тэгэхэд манай охтууд бол маш сайн тоглосон. 3 онооны шийдэлтүүд, дундын зайны шийдэлтүүдээр давуу дамгааж байсан. Тэгээ хамгийн сүүлд тоглолт бас нэлээд жоохон ширүүн өрсөлдөөнтэй явагдсан ч хятадын шгшээ багийнхан төвийн тоглогч шийдэрээ тоглоод бас оноонуудыг аваад ирсэн. Тэгээд тооны харьцаа бол 21-13 гэсэн оноотой явагдсан байгаа. Тэгээд ер нь бусад хятадын багтаа тоглосон багуудаас манай хамгийн өндөр оноог авсан тийм тоглолт явагдсан байна. Эсвигний 2 тоглолтод хоцсон дасгалжуулагч Отгон сүргээс эсвиг бас 2 тоглолтод хоцсон. Тэр дэндээ бас Сингапур, Эстоныг хоцсон. Тэгээ Европын багуудтайгаа, Азийн багуудтайгаа ямар тактик барьж тоглов? За ерөнхийдөө бол Европын багуудаа бид нар бол жоохон нуруулаг. Тэгээ бас нөгөө төвийн тоглолтоор давмгай байсан болохоор бид нар урд талаараа нэлээх тоглосон. Одоо манай ундрах юм бол одноо энэ бол маш их урдаас гарч шидэж оролт хийж пас маш их дамжуулж тэгж тоглолоо. Азийн багууд бол ерөнхийдөө бол нуруу ойролцоо. Тэгээд техникийн хувьд ч гэсэн ерөнхийдөө ойролцоо, тоглолтын ур чадварын хувьд ч гэсэн ойролцоо байсан болохоор бид нарт айгүй амар байсан. Европ бол арай тоглолтынх нь юу өөр байсан болохоор бид нар жоохон хүндрэлтэй талууд байсан. Тий. Унгарын багтаа тоглоод ерөнхийдөө бол хожил 9 дугаар байрны төлөө тоглох байсан. Тэгээд хожигдвол нэлээ хоош явах байсан. Унгарыг бид нар бол тасархаа хожоод Таиландтай тоглоод Таиландтай гарч ирээ. Таиландыг хожсон бол бид нар 7 дугаар байрны төлөө тоглохсон. Таиландтай болохоор 2 онооны зөрүүтэй хожигдоо. Тэгээ Индонезтэй таарад Индонезигаа хожоод 11 дугаар байранд орлоо. Багийн ахлагч ундрахаас суухад за энэ тэмцээрэхэд ямар хуу болж өнгөрөө? Өөрөө ч бол хэрэг туршлага болсон. Маш их өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Тэгээд Азийн орнуудын дунд ингээд болж исэн тэмцээнд орж исэн болохоос Европын орнуудын одоо тэр оролцож исэн тэмцээндээс орж байгаагүй. Тэгээд анх удаага ингээд оролцоод ирсэн. Арай өөр хэмжээний хүмүүстэй тэгээд тоглоод ирлээ. Маш их туршлага хуримтлуулсан. Цаашдын хүмүүстэй ч гэсэндээ бас ингээд боломжийг олох гэж маш сайн хичээж тоглосон.